3 дугаар сарын 1 буюу эх орончдын өдрөөр иргэд төв талбайдаа жигсаж үзэл бодлоо илэрхийллээ. Төв талбайд цугласан иргэдийн хувьд улсын хурал засгийн газрыг тарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, ерөнхийлөгчөд 72 цагийн хугацаатай шаардлага хөрвүүлсэн байна. Өнөөдөр бас эх орончдын өдөр маань тэгээд өнөөдөр энэ цугласан залуучууд ард түмэн маань ерөнхийдөө энэ заваа нийгмээ салахын тулд энэ улсын их хурлыг тараа гэдэг ингэсэн байгаа маань тий. Тэгээд ингээд агшаа цуглаж гаж байна. Гэхдээ нэгдүгээр тул биднээс энэ улсуудыг ажлын хийх гэсэн өмнө. Одоо тэгээд эдгээс үнэхээр чадахгүй байна. Чадамжгүй байна гэдэг үднээс одоо биднээс улсын хурлыг тараах тийм юу ерөнхийлөгчд одоо ухаан юу хөргөлж хэд байж байгаа юм байна. Ер нь бол эх орончдын баярыг дуутахаараа бас гарч ирлээ. Тэр нь бол жагсажсэн, тэмцэжсэн залуучууд мөн шаардлагаасаа нэг цаагүй ухраагүй одоо хүртэл явж байна. Миний хувьд бол яг үзэл бодол анх яг үзэл бодлоос нэрэл байгаа. Хуулийн тогтолцоогоо өөрчил. Одоо нийгмийн яг хуулийн яг тэр чигтэн тогтолцоогоо өөрчлөх бол нэмэр байхгүй. Нэг хуулийг өөрчлөөд нэмэргүй гэсэн шаардлага баримтлуулаад цаашаа хэрэгжүүлээд бас өргөн барих газруудаар нь өргөө явж байгаа. Тэгээ одоо бас арай эрчтэйгээр бас дулаан цаг ирж залуучууд бас нэгдэж өгөх байх гэж бодож байна. Нэгүн цагийн мэнт үргэлж талархаж яваа. 12 дугаар сараас энэ тэсгэм өвлийн хүйтэнд залуучууд маань энэ одоо чөлөөт хэвлэл мэдээлэлд одоо энэ төрийн дарангууллын эсрэг одоо үзэл бодлыг илэрхийлж байгаа жирийн ард иргэдийн одоо үзэл бодлыг дамжуулж өгж байгаа. Тэгээд дамжуулснараа бас хилмигж байгаа тал байгаа. Бид нэр дэмжиж байгаа шүү. За өнөөдөр эх орончдын баяр өдөр. Эх орны энэхүү жанжин талбайгаас эр зэргийн хилэн баг нь хүртэл эх орн маань байдаг. Энэ эх оронд нь бол одоо ард иргэдийн амьдрал бол өгөөгүй ядуулсан авилгач хулгайч нарын лиценз болж хуурлаа. Энэ эх орныг хайрлан хамгаалах энэний төлөө зүтгэх нь өөрийн төрийн үүрэг байгаа. Эдгээр үүргээ биелүүлэх өнөөдөр эх орноос урвж байгаа учраас бид нар энэ иргэнийхээ хувьд бид нар үндсэн хуулийн 17 зааснаар Монгол улсын иргэн болгон эх орноо хамгаалах үүрэгтэй. Тэр үүргээд бидэнд үндсэн хуулийнхаа дагуу ирээд эх оронч гэсэн сэтгэлээ илэрхийлээд жанжин ушаанд хүндэтгэлээ үзүүлээд эндээ бүлгэмдээд ярьж хөөрөөл байж байна да. Тийм учраас цаашдаа үзэж байгаа эх орно гэсэн чин сэтгэлтэй монголчууд үндсэн хуулийнхаа дагуу эх орноо хамгаалах үүргээ биелүүлж энэ төр засаг шаардлага тавьж улс орноо сайхан болгохын төлөө эвлэлд нэгдэрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Үнэндээ бүх юм болохгүй байгаа юм шиг харагдаж байгаа, харагдуулж байгаа. Амар амархан бүх асуудлыг шийдэхэд хайгүй амархан. Гэхдээ эдгээр шийдчих юм бол эдгээр орох мөнгө нь багасх учраас эдгээр ташиггүй учраас ерөнхийдөө энэ амархан шийдэх юмнуудыг огт шийдэхгүй баярлалаа. Хэдэн нэг тодорхой хэмжээний нэг эрх ашигт үйлчилсэн ийм засаглалаар одоо цаашдаа Монгол бод явахгүй. Ингэж л бодож байна. Тэгээ ер нь энэ эх орончдынхаа энэ түүх өдрүүд бол энэ одоо өөрсний энэ Монголын иргэдийн хувьд одоо энэ цуглан нийлэх энэ үйл ажиллагаанд одоо жоохон хүмүүс жоохон учир начиртай оролцмоор байна. ПС-ийн цаанаас ярих биш. Тэгээд хүмүүс нь тодорхой хэмжээ үг хэлээд ягтан жагсаал гэж тооцоод энэ цагдаа хүчний байгууллагууд нэрээ тойроо зогсчдөг. Одоо энэ байдлыг нэг жоохон тавьж өгмөр юм. За уул нь өнөөдөр манай энэ монголчуудын их бахархалтай тийм сайхан эх орончдын өдөр юм байгаа юм. Гэтэл яаж гэнэ вэ? Ерөөсө бахархаад ах юм алга. Энэ төр засаг хийж чадж байгаа ч юм алга. Ерөөсө ард түмний арай дэндүү тийм гонигтой байлгаж байна. За одоо бид нар бол уул нь өстой жинхэнэ одоо эх орноор бахархаж, эх орноо хамгаалж, эх орончдоор бахархаж, эх орончтой хамгаалах ёстой. Гэтэл хамгаалж чадахгүй байна. Яаж гэнэ вэ? Ингээд үг үзэл бодлоо хэлсний төлөө, эх орныхоо төлөө дуурсны төлөө, эх орныхоо төлөө дуураад одоо танаа одоо сайтын анх баярыг одоо ингээд сорилж ирсний төлөө ингээд хорчод байна. Сайхан залуучууд, эх орон залуучуудын мэнэрээс хэл сэрэгтгэл үзэл бодлоо хийж эх орныхоо төлөө дуурсны төлөө шоронд өргөж байна. Тийм учраас энэ эмэг нэлтэй төр энэ эх хурлыг бол одоо нэгдүгээр огцрох ёстой. Хоёрдугаар нь энэ хурлыг яагаад огцор гэдэг бол эх хурлын дүүрэн хулгайчуд яаж гэнэ вэ? Дандаа том хулгайч бүр хэдэн зуун тэрбумаар нь иддэг байсан бол хэдэн их найдаар нь иддэг болсон хулгайчуд байгаа учраас эднийг бүрэн эрхийн төтгөл зүүжээж шалгах ёстой. Гэтэл энэ одоо оюун эрдэнэ би юу яаж энэ нүүрсний хулгайг илрүүлж янз янзын хулгайг илрүүлж гэж байгаа. Оюун эрдэнэ чи сайндаа илрүүлээгүй. Бүр 10 жилийн өмнөөс ард түмэн энэ Монгол улс чи хулгай гараад байна. Нүүрсний хулгай гараад байна. 13 он 12 оноос гэтэл тэгсэн тэгтэл яасан тоохгүйсэн рага дэгдээ хөрөөд эцэст нь ард түмэн шаардсараа энэ нүүрсний хулгай гэж ард түмэн л илрүүлсэн.